Дэлхий дээр хүн болгон цагаан олдон байсан ертөнцид очимоор байна уу? Тэгвэл 2.5 сая жилийн өмнө яг танд тохирсон үе байжээ. Хангалттай хөгтөсгүй улмаас махыг боловсруулж чаддгүй байсан хүндрэлтэн энэ үеэс л өвсөн тэжээлтнээс холимог идэгчтэн болох зам нь ихсэн гэж хэлж бол. Махчин амьтдын хурц цумс том соёотой шүтэн зөвхөн дээш доошоо хөдөлдөг бөгөөд маха бүхлээр нь залхихад зориулагдсан байдаг бол өвсөн тэжээлтэн болон хүндрэлтний туралдахад зориулагдаагүй мохоо хүмүүс. Хоолой зажилж идэхэд зориулагдсан уян хатан бяцхан шүтэн махчин амьтдаас ялгаатай нь хоёр тишийг хөдөлж чаддаг байна. Иймээс хүн төрлөختний байгалийн хөгжил нь өвсөн тэжээлтэндээ адилхан гэж хэлжихэд бараг л буруудахгүй. Гэхдээ бидний ихэнх нь ногооноос илүү махан дортой шүү дээ. Чулуун зэсгүй ял хэдийн ард туцалсан учраас заавал жимс ногоо. Самар хүнд үнэхээр хэрэгтэй гэж юу? Хэрэг хүн махнаас өөр юу ч идэхгүй бол юу болох вэ? Ямар ч тач хамгийн гол давуу тал нь одоо чи хизээж уургаар татахгүй. Гэхдээ хортхон гарч наадмаар зодоглож хүндийн өргөлтийн дэлхийн рекордыг эвдмээр байгаа бол яарах хэрэггүй. Эхлээд уурганы талаар жоох ярилцгаая. Магадгүй чи мэрэгжлийн бодибилдер байнгын дасгал хөдөлгөөн хийж төмөр өргөдөг нийгэм бол энэ их уургийг бий чинь боловсруулж чадчих магадгүй юм. Гэвч булчиндаа ямар ч ачаалал өгөлгүйгээр их уург идээд л six pack-тай альфа залуу болчихно гэж бодож байлгүй. Бид хит хилүүцэн уург нь нүүрс усны дутагдал үүсгэж бодлохоо уурганы хордлогонд орж дотор муухаарах, гүйлгэх, бүр цаашлаад өвхөлдөж хүрэх аюултай. Ташрамт хэлэхэд фитнес дасгалынхаа хэмжээг нэмэхгүй байж нэмэлт хит их уурганы мэлдмэл хэрэглэх нь ходоод элийг муутгадаг бөгөөд энэ нь ч мөн үнэтэй холбоотой. Мөн гахаа өвхөр хойно гэх мэт хурц махнууд нь цусан дэх холестерин буюу өөхний хэмжээг илт хэсгэдэг учраас хор тавдар, зүрхний өвчин, чихрийн шичин гэх мэт аюултай өвчнүүдийг сорнос шиг л татах болно. Яхав дахиад загас гэх мэт хөнгөн махнууд нь бид хэрэгтэй зарим амин дэмүүдийг чинь тэнцвэржүүлж магадгүй ч ногоо жимснээс авдаг витамин А, Б, С гэх мэт маш чухал амин дэмүүдээр дутагдаж эхлэх болно. Насан турсан хүнд өдөрт 350 гаруй грамм ногооны амин дэм хэрэгтэй байдаг учраас эдгээрийг дангаас махаар гүйцээж чадахгүй. Гэтэ махнаас өөр юу ч идэхгүй гэснээс биш. Ууж болохгүй гэж хэлээгүй. Над нэг чийт байна. Өнөөдрийн миний бичлэгийн спонсор Kagami Juice нь хүний нэг өдрийн ногооны хэрэглээг хангаж чадах амин дэмтэй гэдгээс гадна ямар ч нэмэлт сахар хүү 100% органик жуус гэдгээр онцлогтой. Kagami уугаад байвал өдөр болгон мах идсэн ч төрөнд орцсон сөргнөлөөнөөдөө сайх хэрэггүй гэсэн үг юм. Дан ганц ногооны шүүс ууж чадахгүй гэж ивэл санаа зовлтгүй. Нийл өнгийн ногоо жимсний холимог шүүс, манго жимсний шүүс, оригинал ногоо жимсний шүүс, алим ногоо жимсний шүүс гэх мэт маш олон төрөл байгаа бөгөөд мөн л бүгд ямар ч хугацаа уртсахгүй 100% органик шүүс гэдгээрээ давуу талтай. Уудаг ногоо Kagami Juice. Харин энэ читийг зөвшөөрөхгүй гэвэл цааш явцгаая. Ногооны дутагдал нь юунд хүрэх вэ гэвэл хараач нь муудаж, шүдч нь унаж, амнаас ч нөмхий үнэртэж, мөн арьс ч нь өрчиж илүү хөгшин харагдахаас гадна эмзэг болох учраас би чинь хаасайгүй шалбарх бол. Нойргүйдэл ч чамайг тайван орхихгүй. Окей нойргүй байж өдөр болох мах идээд байвал Love This Man, Boogeyman, Freddy Krueger гэдрээс айлтгүй болно л гэсэн үг. Судалгаагаар цагаан олтон хүмүүс сэтгэл зүйд дундаж хүнээс илүү аз жаргалтай байдгийг тогтоогдсон бөгөөд энэ нь ч үүнтэй холбоотой юм. Болгоцсон мах нь хит халуун температураас болж доторх бактери нь ихэнх амин дэмэнч байхгүй болчихсон байдаг. Яг хөө түүхийн маханд арай их амин дэм байгаа нь үнэн чи ямар ч хоноо байгаа шүү дээ. Махчин амьтдын ходоодны хүчил хүнийхээс хэдхэн хүчтэй учир түүхийн махны бүх бактерийг нөхүүлж чадахч чи хэрвээ түүхийн мах идвэл цацаалтаа тусгал. Эрстран найзын чин төрс өдөр гэх мэт хаач очсон зөвхөн махнаас бүрдсэн хол гэж бараг л байхгүй учраас үүнд ч бэлтгэлтэй байгаа гэж найдаа. Мөн өдөр болгон зөвхөн мах идээд байвал эрүүл мэнд дээрээ хохирохоосоо ч юм уу санхүүгээрээ хохирч магадгүй. Махны үний битцсэн. За тэгээ эцэст нь хэлэхэд мах нь хүний амин дэмээ авдаг хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэг хэдий ч бид байглаасаа ямар ч хоолны бүх бактерийг нөхүүлж чаддаг хүчтэй одоодны хүчилтэй махан эдэжтэн биш учраас дангаас махаар хооллох нь энэ мэтчлэн маш олон асуудлыг дагуулах болно. Бактерийг өхүүлэх гэснээс чи бактерийн талаар хэрэг мэдэх вэ? Хэрв чи бактери шиг хэмжээтэй болчихвол юу болох вэ?